Сайн байцгаана уу үзэгчдээ. За энэ өдрүүдэд Монголын багш нарын баяр дохиож байна. За яг энэ өдрүүдэд давхцуулан энэ жил 2 дахь жилдээ багшилж байгаа. За мөн одоо болор их шиглэн гэдэг хамтлагийг манай Дорноговын хүүхдүүд ялангуяа үндэсний хөгжмөөр суралцж байгаа. Энэ одоо хөгжмийн урлагт дурлаж байгаа олон хүүхдүүд маань мэддэг. Тэгээ болор их шиглэн хамтлагийн хамгийн анхны гишүүн. За мөн одоо энэ хамтлагтаа хөгжим одоо тоглож байгаад энэ мэргэжлээрээ сурсан ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Бат Эрдэнийн Совд Эрдэнэ маань зочноор оролцож байна. За урилга хүлээж аваад ирсэн баярлалаа. Урилга явуулсан баярлалаа. За дөнгөж хичээлийн шинэ жил эхэлсэн. За одоо багш нарын баяр бас 2 дахь жилдээ оролцох гэж гэсэн. Сэтгэл ямар вэ? Хичээлийн шинэ жил эхлээд гоё юм уу? Бужигнж гинөө? Бужигнж гинөө. Би чи ихэнхдээ бага ангид ордог. Тэгэл бага анги хөөхтэй чи өдөрт барыг хийдэж байна лээ даа. Сайхан урсноо гшаа гээл явж байгаа. Ер нь айгуу тийм гоё яга. Сэтгэл бол өндөр байна. Өндөр байна тий. За манай Совдаг бол энэ болор их шиглэн хамтлагт одоо тоглож байгаад хөгжмийн багш болсон гэдээ бид хүмүүс сая танилцуулсан тий. За тэгээд хэдэн жил одоо тоглосон. Ялангуяа чиний сонирхож тоглосон хөгжим бол Йочин гэж хэлж байсан. Йочин одоо бусад одоо Монгол хөгжмийн зэмсгүүдээс те үндэсний хөгжмүүдээс юугаараа юм ялгаатай ур чадвар шаардсан. Ер нь гэхдээ бүх хөгжим хэцүү штэ. Гэтэ яага Йочин гэж. Энэ төгөөс ярилцлага эхлэе те. За тийм. Би чи анх нэгдүгээр суулт хийсэн. Тэгээ нэгдүгээр суулт төгсчөөл багштай хамт байж байгаа. Тэгээ 5 дахь суулт байхдаа 5 дахь шилж ижсэн байхгүй ангаараа. Шинэ сургууль тийм шинэ сургууль гэсэн. Тэгэхэд манай хоёр багш 50 нагч сүнагч хоёр маань дөнгөж ирсэн. Тэгээд Йочингийн сургуульд явуулаа шүү. Ангийнхандаа хэлээрэй гэд. Тэгээ би тэр үед нь ингээд бүртгүүлчээд манай гэр орд идэг гэсэн аахгүй. Тэгээ аав хааг агнуурын нөгөө нэг хоёр юу гэдэг лээ. Тэрийг барьчаал. Йочин нэр ингэж тоглодог доо гэл ингээл дотроо маав нэг шиг амар тоглодог гэсэн аахгүй. Тэгээд яг нөгөө нэг юунд шалгуултандаа оролцоод шалгаруулж явсан юм байна тий. Сонсол энтрээ шалгалж аваа. Тэгэл тэнцчээ шууд анх жаламарыг тоглосорч исэн. Өөхөө тэгэл нэгсийг нүүдэж байгаа л бид чинь анхны яргууд орчихсон. Тэр чинь нэг онд 14 13 онд юм уу? Тэгэж орж исэн. За тэрний дараа л ер нь яг болор шиг хамтлаг гэдэг нэрээ юм зүүжсэн да. За тэгээ Йочин хөгжмийг яагаад сонгосон бэ гэхлээр нэгт одоо эмэгтэй хүн тоглоход илүү гоё байдаг тий. Тэгээ дээрэс нь нөгөө үндэсний хөгжим дотроо ерөнхийдөө бол хаан хөгжим гэж явд юм лээ. Тий. Би бас тэгж сонсчихсан. Йочин бол ерөнхийдөө төгөлдөр уртай төстэй бүх одоо хөг гişгэлгийн дотроо байж байгаа. Тэгээд маш их ур чадвар шаарддаг. Тийм хөгжим болохоор ер нь бол одоо ч Йочингоо тоглож байгаа. Тэгээ хамгийн их ур чадвар шаарддаг хөгжмийн зэмсэг дээр хамгийн хэцүү аяг тоглосорсон биз дээ. Зөндөө хэр удаан бэлдсэн анхны яргуудаа. Анхны ягууд бол тэгээ миний санджааны 14 хоног бэлсэн үгүй юу? Тэгээ бүр амар та санаж идэв штэ. Бүр эн чинь ингэж тоглолт штэ. Тэгээ бүр цохиур бүр дээш ингэ нүд амс сохолцох гал. Тэгээ чангачаа зогсон бай тээ. Айгу хэвдэл хөрхөө одоо өөрөө яаж харагдсан бол гэж боддоо штэ. Айгу бол бичлэг байгаа даа гэх. Ер нь хичээл яг Йочингоор явъя гэж юм зориулсан доо. Тийм бэ тий. Тэгээд одоо ингэ ярихаар яргуу наадам хүүхдийг ингэж аягүй тийм задалж тий багш нарыг их тухайн мэрэгжилтэнд дурлуулж ялангуяа энэ урлаг соёлтой холбоотой энэ багш нар бол хүүхдүүдэд ингээ бэлтгэх хамгийн гоё дурсамж те уралдаан тэмцээний суурь болж өгч дээ те. Тэр одоо бол хүүхдүүдийн яргууд бэлдэж оруулж байна. Өнгөрсөн жил орсон. Өнгөрсөн жил орсон. За амжилттай. Амжилттай. Манай хамтлаг хөгжим чинь 1-р байранд орсон. Тэгэл госол номерууд баг ихэнх нь 1-р байр 2 3 гээл төгсгөөсөн те. За одоо хоёлаа тэгвэл Йочин болвол ингээ тоглосоор байгаад багш болсон юм байна. Багш болох шийдвэрийг яагаад гаргасан бэ? За би чинь нийлээ 2018 онд хаа Сүйс дээр олон улсын Йочингийн уралдаан болоод Йочин бол Йочин төс хөгжмийн уралдаан болоо. Тэгээд манай хамтлагийн бүх Йочин чинь оролцоод тэр жилд ихтэй айгүй уралдаантай жил байсан. Тэгээд юу яагаад уралдаандаа оролцоод хариугаа хүлээж агаад 3 дугаар байранд орчтой. Тэгсэн чинь яг цаанаасаа Сүйст оролцох одоо урилга өгч гинэ гэд. Тэгэл бид чи бөөм баяр бол 50 нагч чинь. За ерөөсөө чи багшаар яв. Ерөөсөө л багшаар яв гэвэл. Тэгээ тэр үед амар бодсон. За яах вэ? Өөр мэржлэр явахаар багшаагаа гомдооч өндөө. Багш болохоороос нөгөө хөгжимд дуртай болохоор амар мөрөөдөд байгаа байхгүй. Тэгэл нэг хэсэг нэг улаан ботсон. Тэгээ 12 дугаар ангидаа за ерөөсөө л яв. Угаасаа багш маань нөгөө хамаг төлөвийн шийдэд өгсчихсэн. Тэгээ засгийн газрын тэтгэл Дорноговын аймгийн засгийн даргын тэтгэлгээр одоо ингээд 4 жил үн төлбөрөөр суралцсан. Тэр маань бол миний суралцах одоо бүх боломжийг хангаж өгсөн. Би ерөөсөө зовоог штэ сөстчихэд. Зүгээр зөвхөн хичээлээ хийсэн үү? Ерөөсөө хичээгээд л хангалттай байсан. Тэг гэрэн дээр ч гэсэн ер нь дандаа 3-аас дээш байх хэрэгтэй гэд.
Тэгээ миний дүн болохоор дандаа голч нь 3.5-аас дээшээсэн. Тэгэл ер нь бас онцлог диплом авахд нөлөөсөн байх гэж боддог. Харин тий. Тухайн үед бол яг хөгжмийн боловсрал олгох те энэ чиглэлээр бас сурах, суралцах, ажиллах, хөдөө орон нутагт зорж ирэх багш нар их цөөхөн болсон байсан. Тэгэхээр яг орон нутаг яг бодлогоор дэмжсэн өнөөдрийн одоо энэ сувтаг бий болгосон байна. Тэгээд хамгийн гол нь төлбөр мөнгөө орон нутгаас шийдвүүлнэ гэдэг бол эцэг эхийн ачаанаас бол маш их хариуцлага авж байгаа гэж бодож чинь ээж аав нь яаж хүлээж авч ив 4 жилийн төлбөрийг шийдээд өгчнө гэдэг бол бас нэлээ одоо эдийн засгийн хувьд гэр бүлд дэмжлэгчтэй тий. Тэгээ саяас манай дүүнэр оюутан боллоо. Тэгээ бас бодож илээ хөөх би чинь бас ээж авдаа нэлээ их ачааг нь хөнгөлж өгч тээ гэх. Тэгээ ер нь л аймгийн засаг дарах тэр үедээс нөгөө төмөр тогоогийн их төвшин маш их баярлж байгаа шүү. Тэгээ дараагийн бас засаг даргуудаа маш их баярлаа. Манай сэлбэр байна. Тэгээ штэ тий. Тэгээд хөгжмийн багшаар соёл урлагийн их сургууль сурсан юм байна. Тэгээ яг нөгөө мэргэжил нь хөгжмийн багш гэж явж байна уу? Яг нарийн дуу хөгжмийн багш. Дуу хөгжмийн багш. Техникийг нь сураад, арга барилын сураад энэ одоо мэрэгжилдээ улам дурлав уу сургууль сурсан тэр мэдлэгээ амьдрал дээр ирээд ялангуяа одоо төрлөх сургуультай ажиллаж байна тий. Тэгэхээр ийм яг ингээд нэг тийм ялгаа ч юм уу төсөөлөн бодож исэн тэр зүйл хэр ийм ялгаатай ч юм уу эсвэл яг ингээ яг төсөөлж ирснээр байна уу? Төсөөснөр өөрөөсөө. Юу нөөрөө? За би чинь анх ганцаар яваад араас 8 хүүхэд ирсэн шүү дээ. Ер нь бол өдөр болгон л хичээсэн гэж хэлгээд бол болно. Тэгээд хичээл орж байгаа ч гэсэн ер нь шал өөр дан хөгжим дагнахгүй багш гэдэг утгаараа арга зүй их орно. Тэгээд хичээлээ ингээд давхар хөгжмөө бэлдэнэ гэж ер нь маш их завгүй. Тоглолтод их ордог байв бас орно штэ тий. Хотод орох уу? Бол яг корона гарсан шүү дээ бид. Тийм шүү дээ. Коронавиг дагааны 3 4 дэх курстэй бол айгүй тогтмол их орсон. Тэгээ бас бодож исэн тайлан тоглолтоо хийсэн. Тайлан тоглолт хийсэн. Оюутны. Яг миний биш. Яачингийнхаа яачингийнхаа бөөндөө нийлж аваад багштайгаа тайлан тоглолтоо хийсэн. Тэгээд 4 курстэй бас бүх ингээд курсынхаа оюутнуудаар нэгдсэн том тоглолт хийсэн. Тэр болгон бас оюутан насны хамгийн том дурсан юм да. Тэгээ бас 3 4 курст тахад бид дандаа найрал дууны найраг хөгдөг бас тайлан хийдэг гэсэн юм байна. Тэгээд тэр үе чинь бид нарт нөгөө найрал дууны удирдах арга зүйгээд хичээл ордог. Тэгээд тэрэндээ манай мөхчаагаал агш маань ер нь бол чиглүүлж өгсөн. За тэрний ачаар одоо тэгээд түрүү жил басна Батнасан багшийн сангаас байгуулсан найрал дууны уралдаандаас 1-р нь орсон. Тэгээ багш манаас их нөлөөсөн байхаа гэж бодож байгаа. Тэгэд хамгийн гол нь одоо багшлах ур чадвар. За тэгээд дуу хөгжим одоо бусад боловсрлоо олж чинь. Тэгээд дээрээс нь найрал дууны буюу нөгөө ур чадварын хичээл бас ордог юм байна шүү дээ тий. Тэгээд хөдлөх болгоно нь нот утгатай. Одоо тэгээд яг тэр хөдлөх болгоно утгатайг болвол ерөөхдөө та нар суурай болвол яг энэ 10 жил байхдаа явуулсан байв уу? Эсвэл одоо энэ ур чадвар эзэмшиж байгаа явцдаа сургуу. За 10 жилдээ бол найрал дунд дуулдаг байсан. Тэгээ багш сүүнаагч бас охин. Тэгээд ер нь хитэн бид гараа ингээр эхлэх юм байна. Ингээр дуусах юм байна. Ингүүл зөөлрөх юм байна. Ингүүл чангарах юм байна. Тэр болгоо хийж байгаа. Тэгээд тэрийг сууст очиод бүр өшөө илүү нарийн судалж байгаа байхгүй. Тэгээл тэг чи анхны барил чухал гээл бүр ингээл хичнээн цаг ингээл зогсоол зүсүүд ингээ гарч ичрээ. Багшаар ер нь айгүй тийм хатаа чангагүй гэсэн юм. Тэмээг чинь бас их юм сурсан шүү. Багш нь хин гинэ? Мөхчаагаал гэдэг хүн. Тэгээ одоо нөгөө радио телевизийн улаан бурчуулгын удирдаач гэж байна. За. Улаан бурчуулга бол нэлээд алдартай тий. Олон жилч болж байгаа. Тэгээ бид чинь айгүй аз тий улаан бурчуулгын тоглолтыг үзчихсэн. Тэгээ бэлтгэлийнх нь явцаас тий хоолондс бол яаж уншуулах уу гэдгийг бас айгүй харж ирсэн. За тэгэхээр соёл урлагийн их сургуульд бол нэлээд суурьтай хөгт очсон байна. Тэгэхээр хоёлаа одоо хөгжмийн боловсролын талаар ер нь одоо яг маш олон хөгжмийн сургалтууд Дорноговын төвд байна. Манай Дорногов аймаг өөрөө мундаг хөгжмийн зохиолчтой зөндөө олон алдартай хөгжмийн зохиолчид байна. Тэгэд хөгжмийн боловсрол өөрөө хүүхдэд яагаад чухал юм бэ? Энийг ойлгоснороо чиний хувьд чиний амьдралд ямар өөрчлөлт байв? Ер нь ээж аав нар болон хөгжмөр хүүхдээ хичээлүүлэх юмсан гэх хүн болгон боддог. Энэ хүмүүс тандаж ер нь ямар зүйлийг хийх дуртай вэ? Урлаг хүнийг алдартай болгодог, зөв хүн болгодог гэдэг нэг үг гэдэг. Тэр айгүй маш үнэг. Би чинь 5 дугаар ангидаа яг дуулцдаг. Тэгээ өөр нэг чаддаг юм нэг байхгүй.
нэг тийм ангидаас нэг тийм үүрэг орол юм багтаа хөтөөсөн байхгүй. Тэгээд 7 дугаар ангидаа ороод шинэ агш авч байгаа шүү дээ. Тэгээд багш маань хэлэхдээ одоо та нар ингээ бүгдээрээ нэг түвшнээс эхэлж байгаа шүү. Тэгэхээр одоо бүгдээрээ хичээгээрээ та нарт боломж байгаа шүү гэж хэлчихсэн. Тэгээд яг хөгжмөөрөө яваад илүү өөрийгөө задлж эхлээд тэгээд илүү өөртөө итгэлтэй альва юмд тууштай оролцдог. Тэгээ юм болгоныг амжуулдаг болсон. Тэгээд бид чинь хөгжмөө давтангаа хичээлээ завсраар нь хийн, урлаг зааланд багш нар юмаа бэлж байгаа хажуугаар нь далимдуулаа багш нараас юм асуу шүү дээ. Тэгээ явдаг гэсэн. Тэгээд нөгөө хөгжмөөч орхихгүй, сурлагаач орхихгүй, хувийн зохион байгуулалттай болсон. Тий, яг зөв. Цагийн менежмент бас маш чухал. Тийм болсон. За тэгээ оюутан болооч тэр зангаа хаяагүй хамаг юм амжуулаад яваад байдаг. Тэрний хоёрыг нийтж болсон юм яаж одоо биеэ зөв авч явах талаар ер нь л бусдаас ер нь дандаа ялгаадаг. Тэгэхээр спортч бай, урлагч бай, хүнд ерөөсөө илүүдэхгүй шүү. Уран зурагч ер нь илүүдэхгүй та нар эцэгчүүд маань хүүхдээ заавал нэг юм давхар явуулж байгаарэ л гэж хүссэн мэрэн да. За тэгэлгүй яхаа. Чамайг сургуульд өсөж байхад багш нар нь очиж баяр хүргэж ийсэн нэг зургийг би харж байсан. Тэгээд аяух бахархаж ийсэн. Тэгээд тэр мөч ямар байв? Тэгээд хамгийн анхны 9 сарын нэг чамд ямар дурсамж үлдээсэн бэ? 9 сарын нэг айгүй айсан штеп. Нөгөө сурагч байхад багшаасан бүх багш нар байгаа юм чинь. Тэгээд тэр үедээ багшаасаа айгаад гэтээ айх гэхээрээ тийм бүнөө эмээгээч байгаа шиг хүндлээд те хүндлэл ардан байгаа байхгүй. Одоо ч ер нь бол тийм байгаа. Тэр хүндлэлийг бол хизээж орхихгүй. Тэгээ одоо тэгээд багшилж ийсэн багш нартайгаа ингээм үр зэгч багшлах гэхээр маш том хариуцлага тий. Маш том одоо нэр хүндийг авч явж байгаа юм уу да. Тэгээ бас нэг багш маань надад хэлжсэн. 50 нашийнхаа одоо хийснээс илүү зүйлийг хийгээрээ итгэж байгаа шүү. Тэгээ хүний итгэл найдварыг алдахгүй ажиллана гэдэг юм бол маш том хариуцлага тий. Тэгээ магадгүй өнгөрсөн жилд магадгүй тэр хүний зааж өгсөн зүйлийн буцаагаад ачийг нь хариулж байгаа л тэр одоо үйл явдал юм да үр дүн тий. Ер нь тэгэл 12 та орохтой за яста багш болгон дээ гэж бодсон. Тэгэл за төгсөөл сургуульд ажиллах нь яанаа л нэг үгүй ингээ багшлаад ирсэн. Одоо бүр 2 дахь жилдээ. Арай туршлагатай. Тий, арай туршлага болсон байх. Нэг эхний жилээ бодоход тий. Тий, эхний жил бодоход бас гайгүй. Тэгээ одоо найзууд маань төсөөд ирсэн. Бас гоё л юм. Тэгээ ярилцах хүнтэй. Хамт олноороо тэгээ зөвшөлдөх хүнтэй. Бас гоё л. За одоо чиний хувьд одоо энэ хичээлийн жилд ямар одоо зорилготой ажиллаж байна? Ер нь одоо бас энэ боловсролын систем гэдэг юм уу те? Яг хүүхдүүдтэй ингээд тулж ажиллаад ер нь ямар одоо арга барилаар ажиллая, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна? Бас илүү ямар том зорилго байна? Энэ талаар уулзч болох уу? За. Би чи түрүү жил бол ер нь бодоод байгаамаа хүмүүс нэг дуу хөгжмийн хичээлэхээр дуулдаг гэж ойлгох юм шиг байна. Ер нь бол бас яг тийм биш байхгүй юу? Тэр дуугаар дамжуулаад тэр хүнийг хүмүүжүүлэх, зөв хүн болгох тий их орондоо хайртай хүн болгох гэсэн маш том одоо төлөвшлийг тэр ард нь үүсч явдаг байхгүй. Тэгээд түрүү жил би нь болохоор дуу захаас илүү хичээл хийж явсан юм шиг байна. Энэ жил болохоор дуугаач заагаад, хичээлээч заагаад аль алингийн одоо ингээд алдагдуулахгүй явъя гэж бодсон. Тэгээд багш нар болохоор яг бага ангидаа бол ингээд дуу заагаад юм уу заагаад болох чинь. Дунд ангийг болохоор хүн сэдвтэй гэдэг хэлээд. Тэгээ агуулгын хүнд штэ. Их сургуульд үздэг юм яагаад 10 жил заагаад байгаа юм бэ гэсэн тийм маргаа ивэх гардаг юм лээ. Тэгээ би тэрийг бодож байгаа 4-р курстэй нөө дипломын ажлыг нэлээ суурь боловсролын агуулгын хүндрэлийг даван туулах гэсэн нөө сэдвтэйгээр юу бас диплом аваас. Тэгээ тэрнийхээ хүчинд бас тэрийг ингээд байн бодоод одоос 2 6 9 дугаар ингээд одоо орж байгаа. Тэр одоо дипломын ажлаар олж авсан үр дүнгээ одоо гаргандаа л гэж бодож. Тийм. Өөрөөсөө хүн дэж ойлгож болохгүй маш жижигхэн хэлбэрээр хүүхдэд ойлгохоор одоо тайлбарлах нь илүү чухал юм байна гэж ойлгосон. Тэгэхгүй бол нөгөө нэг баахан урсгал чиглүү заагаад тийштэй. Яг ямар хэрэгтэй юм бэ? Энийг үзээд хүүхд юу яг яах юм? Баахан измийг мэддэг болох юм уу гэсэн маргаа ёр амар гэх. Тэгээ тэрүүгээрээ дамжуулаад хүүхдийн сонирхолтой тааруулаад зүгээр л наад захын мэдтгүүнийг өгсөн байхад хангалттай гэж боддог. За одоо нэг үе бодоход айл болгон гэртээ сайхан морин хууртай болчлоо. Энэ бол үнэхээр гоё санаачлаг гэж хардаг. За айл болгон түүлдэр хууртай болчлоо. Ер нь бол бас байлгын хөгжмөнтэй байх нь чухал гэдгийг үзлээ. Ялангуяа Азийн орн Солонгос гээл те хүүхдүүдээ ямар багаас нь хөгжмийн боловсрал дуртай болгож тэрүүгээр хүмүүжүүлж ямар ч хүнтэй уулзсан нэг төгөлдөр урт олдог ч юм уу гитар тоглодог ч юм уу байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр
хөгжим ингээд анхлан сурж байгаад ингээд нэг юм шантарсан тэнгүүтээ хөгжим тоосон дарагдсан гэрт нь байж байдаг морин хуурн ингээд уг нь залцсан байгаа энэ тоосон дарагдсан байж байдаг. Энэ дээр яг юу гэж хэлмээр байгаа бэ? Ер нь ингээд хөгжмийг ингээд тууштай сурахын тулд юуг даван туулах хэрэгтэй вэ? Хүмүүс нөгөө нэг айгуу гоё эхлүүлчихэд ингээд хайчдаг штэ тий. Хүүхэд ч тэр том хүнч тэр. Ялгаагүй. Тий. Альва зүйл тууштай ахын тулд мэдээж хүндрэл гарч ирнэ. Тэр хүндрэлийг давчих юм бол цаашаа бол амархан гэж бодод байдаг. Тэгэхээр хөгжим тоол сурах гэж байгаа бол яг өөртөө яг тэдэн цагийг зарцуулна гэсэн тийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байна. Тэгвэл тэгэл байж байгаа л за нэг үзчихье гээл тоглож тэгэл дуруу нүгэл болчдөг тийм байж юусоо болохгүй. Заавал тууштай тэгээд өдөр тутмын тэгээ цаг тутмын бэлтгэл маш их шаардна. Хэрвээ үнэхээр болохгүй бол мэрэгжлийн багшид хандаарай л гэж хэлмээр. Тэгээ одоо нөгөө цахимж сүлжээ YouTube дээр багш нар бол их байгаа шүү дээ тий. Хэрвээ том болсон хүмүүс маань одоо санаа зовох гэдэг зүйл бас байдаг байхаа би бас тэгж бодод байдаг. Одоо хүүхд тахтаас өрөөгөө одоо асуухаараас наа юу ч юм бэлээ гэж боддог хүмүүс байдаг. Тийм байвал ерөөсөө санаа зовхгүй тий. YouTube дээрх багш нарын бичлэг байна. Эсвэл одоо UBS байгаа багш нар байна. Хувийн сургуулиуд байна, дугуйлангууд байна. Санаа зовлгүй яг одоо очиод сурч эхлээрээ. Сурахад ер нь бол оройтхгүй шүү. Хамгийн гол нь тууштай ах хэрэгтэй. Тэг үнэхээр чадахгүй байвал чаддаг хүнээс нь асуух зөвлөгөө аваарай л гэж хэлнэ. Тэгвэл тэгэл өөрөө чадж байгаа нь битггүй чадахгүй байгаа ч битггүй ингээл нухаал гэдэг. Тэг эцэст нь нөгөө нэг буруу тавилтаа болсон тий. Буруу тоглодог болсон тийм тохиолдол. Тэгэхээр эхнээс ч засах гэж бүр хэцүү тий. Тий. Ер нь бол анханасаа буруу сурчих юм бол засаад маш хэцүү. Тэгэхээр суурал маш зөв тавих хэрэгтэй. Энэ их чухал байна тий. Тий. Суурал чухал. Улсын том тэмцээнүүдэд орж явахт ер нь тэмцээн уралдаанд орох тусам хүүхэд илүү одоо туршлагачаад илүү тэр хөгжмийг сайжруулах тэр одоо ойлголтыг авдсан болов уу гэж боддیں۔ Зарим эцэг эхчүүд бол хүүхдүүдэд тэмцээн уралдаанд орох дуртай хүмүүс байна. Зарим нь бол энэ амьдрал ямар хэрэгтэй гэдэг хүмүүс байна. Чиний хувьд одоо яг тийм хүмүүстэй зөндөө таарч ирсэн баха өрөөч таарч ирсэн бах тий. Тэгдэг үстэй тэмцээн уралдаанд явъя гэхээр наа хөгжим чи ямар амьдралд хэрэгтэй гэдэг. Тэгсэн чи амьдралдаа хэрэгжүүлээ явж тий. Бүрийн мэрэгчлээ болгосон дуртай дулаад явж штэ. Тий. Бид чинь бол 10 жилдээ уралдаанд их орж исэн. Тэгэл уралдаанд орохын жугаар чи бид чи өөртөө хоол хийж иддэг гэсэн юм. Тэгээ хоол хийж сурж байна тий. Тэгэл яг үжтэй байдээ. Бид нөгөө чойрт нэг уралдаанд орж исэн юм аа. Тэгэл би одоо уулын тэр үед бол өөрөө хоол идэг ба шүү дээ. Би чи айлын том юм чин доор уудаг. Тэгээ лаг хоол игээл луу ингээл хичээдсэн чи багш харснаа. Үу чи налууга хуваагач. Тэгээ харсан чи ингээд зүссэн мөрлөө доотлих нь нөгөө нэг салаагүй. Тэ салаагүй. Тэгээ бүр наа баахан шоолоо тэрүүгээр нэг луу. Тийм ижлээ ингээд чадахгүй зүйлээ тэр үе чи сурж байгаа. Тэ мөнгөө зохицуул сурж ийн. Бид чинь тэгэл 20 тэр үе чи 20 сая төгрөг амар их мөнгө өгдөг гэсэн шүү дээ. Тэгэл 7 хоног тэр мөнгөө хэдүүл өнөөдөр юу авах вэ? Ийм авах уу гэж дундаа хувааж авах ч юм уу тийм зүйлүүд маш их байна. Багийн ажиллагаа гэсэн үг шүү дээ тийм. Одоос ер нь бол тэр зарчмаараа явж байгаа. За хөгжмийн багш гэхээр хүмүүс бас нэг асуултыг асуумар санагдах. Ер нь хөгжим маяг зохиож ирсэн үү? Үгүй. Онгод гэж байна уу гэдэг байдаг уран бүтээлчдэд тий. Яг уран бүтээл тал руу ажиллавал байдаг бах тий. Гэхдээ чиний хувьд одоо нэг тийм зүйл байдгүй л гэж асууж байгаа. Ер нь бол боддог. Одоохондоо л арай болоог байхаа л гэж бодож байна. Тий. Яг тэрэндээ бас цаг зав зарцуулж очихгүй бол тий. Юу ч мэдээ сураагүй гэж ай зөхөнөө гэдээ явахын ч сайш. Ярсан нэг бодолт бол байгаа. Тэгээд аавжтаа сайхан дуу зохиовол гоё ч юм уу гэд хаябад. За одоо бол цаг биш. Тий. За өнөөдөр сувдаа маань яг энэ өдрүүдэд бол хичээл сургалтынхаа үйл ажиллагааг эхлээ сурагчтайгаа ингээд ойр татна ажиллаж байна. Одоо яг ямар зүйлээ илүү сайжруулмаар илүү одоо мэдлэг талаасаа тий ур чадвар талаасаа өөртөө ажиллаж ин зорилготой. За энэ жил бол одоо Ямаха дээр дуу тоглох айгүй чухал гэдэг. Жишээ нь бага анги дээр тэрийн өнгө өгн тий. Өнгө өгн дуунуудаа хүссэн дуугаа ингээд тоглодог болмоор юм. Одоо бол яг тэгж чадахгүй. Яг зөв функцээ барайл ингээд тоглох. Импровизац хийх тийм зүйлээ нуглаануудыг хийх. Илүү гоё баяжуулж тоглодог болмоор байна. Тэгээд арга зүгээс илүү сайжруулмаар байна. Одоо бол яг их сургуульд авч авсан мэдлэг тий амьдралын турш авч авсан мэдлэгээр л яваад байгаа болохоос биш яг нөгөө нэмж судлах, илүү дурлал судлах гэдэг тал дээр жоохон таарах юм байгаа юм байна. Тий тэгээд дээрэс нь одоо хөгжмийн багш нар дотроо тий илүү тийм нээлттэй нийгэмдээ сайн зааж зөвлөдөг
энэ чинь ингэдэж шүү, тэр чинь ингэдэж шүү. Одоо энэ сэдвийг заахтаа ингэвэл илүү амар санагдсан гэсэн тийм нэг хоорондын хамтын харилцаа аяг байх чухал юм шиг санагдаад байна. Одоо нөө найзууд маань ирсэн болохоор бид тийч хооронд бол хамаагүй энийг яазах юм, энийг хэлээд өгөөч гэл. Одоо тийм нэг мэдээлэл солилцоод тий харилцаа хэрэгтэй. Тэгээ одоос би бодод байгаа магистраа сурах гээд. Илүү гүнзгийрүүл юм тий. Илүү гүнзгийрүүл сураад орон нутгад одоо тэр хөгжмийн боловсролыг нийтээр нь олгоё гэж зорж байгаа. Баярлалаа. Ёстой сайхан одоо зорилго байна гэж хэлмээр байна тий. Энэ жил явцаа сурна. Ааха. За баярлалаа. Тэгээд сувда энэ жил хичээлийн шинэ жил бол 2 дахь шинэ жил нь. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас энэ хөгжмийн боловсрол, дуу хөгжмийн багш мэргэжлийг эзэмшээд орон нутгад ажиллахаар ирсэн чамд олон одоо хүүхэд багчуудын өмнөөс баяр хүргэе. Тэгээд өөрийнхөө хүссэн одоо тэмүүлж байгаа тэр төлөвлөгөө зорилгодоо хүрээрээ гэж хэлмээр байна. Өнөөдрийн ярьцлага маань энэ түрээд өндөрлөж байна. За. Тэгээ ард минь үгэж асаалаа таах шиг гэдэг гэр бүл, аав ээж, хайртай дотны бүх хүмүүстээ баярлаа. Тэгээ сурах бололцоог минь хангаж өгсөн тий. Аймгийн засаг даргатаа баярлаа. Мөн урлаг тогтлуулж өгсөн Батайван багш, Сүрэн багш хоёртаа маш их баярлаа. Тэгээ дээрэс нь ажилд авсан тий. Төлөв сургууль маань болох 5 дахь сургуулийн хамт олондоо бас маш их баярлаа. Хамт олон гоё хахаар ажиллах мэдрэмж өөрөө ингээд цаанасаа доглоод идэх тий. Хамт олонны уур амьсгал маш чухал. Тэгэхээр нөгөө хамт олонтой үнэлж гинэ гэдэг чинь 100 газараа байна л гэсэн үг гэж ойлгоод байгаа. Тэгэхээр ер нь бол зүг зумаар явж байгаа хаа би тэг бүгдэнд нь маш их баярлаа гэж хэлмээр байна. За амжилт хүсье тий. Аха. За өнөөдрийн ди подкастын зочноор ерөнхий боловсролын 5 дахь сургуулийн дуу хөгжмийн багш Баатэрдний Совд Эрдэнэ оролцлоо. Совд Эрдэнэний одоо бид хоёрын ярилцлагад анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.